За сайн бацгаана уу. Би улсын 3 дугаар төвөмдгийн мэдрэлийн мэслийн засгийн Абба юмч байна. Та бүхэнд эпилепси мэслийн эмчгийн талаар ерөнхий ойлголт болон манай эмнэлэгт хийгдэж байгаа мэслийн талаар мэдээлэл өгөхөөр бэлдлээ. Эпилепси мэсэл гэж юу гэлдэг вэ гэхээр эмгэг замбраагүй цэнэгжилт үүсгэж байгаа эмгэг голомтыг тайрч авах, эрүүлдээс салгах, түлэх, уналтыг багасгах, төхөөрөмж суулгах эмчгийн төрлүүдийг хэлдэг. За мэс заслыг ерөнхийд нь хөнгөвчлөх болон эмчлэх гэж хоёр ангилдаг. Энэ зурган дээр байгаа шиг тархинд хэрвээ ийм олон газар голомт байвал өөрөлдвөл ийм тархсан тохиолдолд хөнгөвчлөх эмчгийг хийдэг. Нэг газар голомт байвал тайраад авчдаг. За үрдэн болж 60-90% гэж үздэг. Уналт таталт бүрэн зогсох, уналтын давтамж багасах, үргэлжлэх хугацаа богиносох, хүчтэй таталт багасхыг мэслийн үр дүнд тооцдог. За ийм үр дүн гарснаар цаашдаа танин мэдрэм үйл ажиллагаа, оюуны чадвар, амьдралын чанар сайжрах ач холбогдолтой байдаг. Олон улсад хийгдсэн судалгаанаас харахад уналт таталтын эсрэг дан эм хэрглэж байгаа хүмүүстэй харьцуулж үзэхэд мэс засал хийгдсэн тохиолдлуудын 3/2 нь уналт таталтгүй амьдралын чанар сайжирсан үзүүлэлт харагдсан байгаамаа. Эпилепси мэс заслыг энэ дурдсан эпилепси судлаач, мэдрэлийн эмч, сэтгцийн болон сэтгэл зүйч, мэдээ үйлчилгч эмч гэх мэт нарийн мэрэгжлийн эмчнэрийн багаар хамтран хилэлцэж эпилепси мэс засал хийдэг. Мэслийн үр дүн бол тэр хэрээр сайн байдаг. За статистикээс хэдэн тоо дурдахад дэлхийн нийт хүн амын 1 хүртэл хувь нь бол эпилепсигээр өвдсөн байна гэсэн мэдээлэл байдаг. За эдгээр хүмүүсийн 80% нь бага дунд орлоготой орнуудад байдаг. Тэдгээр хүмүүсийн маань 75% нь шаардлагатай эмчгийг хийлгэж чаддаггүй. За нийт эпилепситэй тохиолдлуудын 30-40% нь эмнэлэг төсвөртэй хэлбэр байдаг. За эдгээрийн 50 хүртэл хувьд нь мэс засал хийх боломжтой байдаг гэж үздэг. За 2019 онд хийгдсэн судалгаанаас харахад Монголд 20,000 орчим хүн байна. Эпилепситэй хүн байна гэсэн тооцоо бий. Эдгээрээс 3-4 мянган мэслийн эмчилгээ шаардлагатай байгаа харагдаж байгаамаа. За манай улсад хийж байгаа мэслийн төрлүүдээс дурдахад чамархайн дэлбэнгийн хатангаршил, тархины эдийн дисплази, гэмтэл, цус харуултын шалтгаан тархины соривжилт, тархмал уналт гэсэн тохиолдлуудад нээлттэй мэсэл хийж байгаа. Дээрээс нь эмгэг голомтыг мэслээр авах боломжгүй тохиолдлуудад ВНС буюу тэнэгч мэдрэлийг сэдвэх төхөөрөмж суулгах мэслийг хийж эхэлсэн. За манад хийгдэж байгаа мэслүүдээс жишээ татаж нэг хэдэн тохиолдлуудыг дурдъя гэж бэлдсэн. За энэ бол 32 настай эмэгтэй хүн байсан. 20 жил унж байгаа. 7 хоногт 2-3 удаа ундаг. За таталт хоорондын зайн ойртоод байгаа гэсэн юм зөвөртэй. Тархины цахилгаан бичлэг болон МРА зургаар чамархайн эпилепсигээд онш болон голомтын байрлал нь тодорхойлогдсон байна. Энэ зурган дээр мэс заслын схем дүрслэл ингээд харагдаж байна. Чамархай хэсэг туслаг хийгээд чамархайн гүн рүүгээ очиод эмгэг голомтыг нь ингээд тайраад авдаг. Ингэж авахдаа чамархайн эдийн хатангарсан, сорвцсан хэсгүүдийг мөн нэмээд тайраад авдаг. Мэслийн өмнөх зурган дээр чамархайн дэлбэн хатангарсан нь харагдаж байна. Нөгөө талынхтайгаа харьцуулахад ингээд харагдаж байна. Мэслийн дараах зурган дээр харьцуулаад ийм байдлаар харагдаж байна. Энэ бол авсан эмгэг эд байгаа. Энэ эмгэг эдийг ингээд шинжилгээнд явуулаад шалгадаг. Хоёр дахь тохиолдол нь 39 настай эмэгтэй хүн бага байхдаа чулуу руу хад руу унаад гэмтсэн. Үүнээс хойш 20 жил унж татж байгаа. Таталт нь сард 4-5 удаа илэрдэг. Гал руугаа унаад ингээд нүгэр хам гараа ингээд түлсэн ийм хүн манад хандсан. Бидэд мэс засал хийхээр төлөвлөсөн. МРА зурган дээр энэ соривдсан, гэмтсэн эдүүд ингээд харагдаж байна. Энэ ясны цөмөрхийн энэ байна. За мэслийн дараах харьцуулсан зургууд нь хийгдсэн. Энэ хүн маань таталтын дараа мэслийн дараа таталт нь бас багассан байгаа. 3 дахь тохиолдол нь 4 настай хүүхэд тархмал эпилепситэй Леннокс-Гастрогийн хам шинж гэж онцлогдсон олон төрлийн ялгаатай таталтууд илэрдэг.
Үүний нэг нь өдөрт 25-аас 30 удаа атоник таталт өгдөг ийм хүүхэд байсан. Бид нар энэ хүүхдэд коллозотоми мис засал хийхээр төлөвлөсөн байгаа. Коллозотоми мис засал гэдэг бол тархины баруун зүүн тал бөмбөрийг холбосон холбоосыг хэсэгчилж тайрах ийм мис засал байдаг. Энийг шиллэг эдийг тайрах гэж монголоор орчуулдаг. 6 сарын дараа хянаад үзэхэд бол уналт нь нэлээд цөөрцөн. Ерөөсөө л сард нэг 5 удаа л хөнгөн дохиод өнгөрдөг. Бараг ингээ унтахаа болцсон. Тэгээд энэ оюуны хөгжил мэдрэхтүүд сайжирч байна гэсэн ийм өгүүлэмжтэй байгаамаа. Дөрөв дэх тохиолдол нь тэнэгч мэдрэлд ВНС буюу одоо сэдээгч тэнэгч мэдрэлийг сэдээгч төхөөрөмж суулгасан ийм мис засал байгаа. 26 настай залуу сард 14-өөс 17 өдөр нь унж татдаг статуст орж ингэж хүндэрдэг гэсэн ийм байсан. Бид нар төхөөрөмжийг суулгасан. Төхөөрөмжийг яаж суулгадаг вэ гэхээр арьсан доор нь тог үүсгэгчийг нь ингэж батарейг нь суулгаад кабель нь арьсан доогуур нь яваад энэ мэдрэл дээр нь ингэж суулгаж өгдөг. Энэ төхөөрөмжийн ажиллах зарчим нь тогтмол хугацаанд тогтмол давтамжаар цахилгаан цэнгийг мэдрэл рүү дамжуулж энэ нь дээшээгээ тархинд үүсэж байгаа эпилепсийн эмгэг долгионыг саарамжуулдаг ерөнхий зарчим дээр үндэслэгдэж ажилладаг. За төхөөрөмжийн ийм үндсэн 5 параметр байдаг. Энэс гадна өөр параметрууд бий. Гэхдээ хамгийн түрүүнд одоо тохиргоо хийх шаардлагатай энэ параметруудыг тохируулдаг. Уналтынх нь хэв шинжээс нь уналтынх нь давтамжаас нь хамаарат өөрчлөөд явцдаг. Ер нь бол багадаа 5-аас 6 удаа эхний үедээ бол энэ төхөөрөмж суулгасан хүнтэйгээ ингээ бид нар уулзалт хийсэн. Уулзалт хийгээд төхөөрөмжийн тохиргоог нь тогтмол ингээд хийгээд явж байгаа. Энэ хүснэгтээс харахад төхөөрөмж суулгахтал 15, 16, 17 удаа ингээд нэг сард унаад байсан бол энэ төхөөрөмж суулгасан сараас хойш уналтын тоон аажмаар буурч байгаа. Ийм үзүүлэлттэй. Ер нь ВНС төхөөрөмжийн үр дүнг 6 сараас дээш хугацааны дараа илэрдэг гэж үздэг. За манай эмнэлэгт хийгдсэн 22-оос 24 оны хооронд хийгдсэн мэслийн үр дүнг товчхон танилцуулахад нийт мэс засал хийгдсэн хүмүүсийн 52% нь дахин таталт илрээгүй байгаа юм. Ингээд 7% нь таталтын үргэлжлэх хугацаа богиносон, 18% нь таталт хоорондын зай холдсон, 10% нь таталтын шинж тэмдэгт бүдгэрсэн. Өөрөөр хэлбэл том таталтууд нь арилдсан. Зүгээр ийм баг зэргийн одоо аавраа илрэх ийм баг жижиг таталтууд гэж нэрлэдэг манайхан. Тэр нь бол үлдсэн байгаа юм. За ингээ 10% нь бол ямар ч өөрчлөлт гараагүй. За нийлбэр дүнгээр 89% нь бол эерэг ийм үзүүлэлттэй байгаамаа. Эпилепси мэслийн үр дүн ба хүндрэлийг олон улсад хийгдсэн судалгаатай харьцуулаад үзэхэд олон улсад 85-аас 95% үр дүнтэй байсан бол манайд 89%тай. Харин хүндрэл эрсдлийн хувь нь 2-оос 12% байсан бол манайд 7.9% тохиолдсон байна. За энэ манай нэг эмчилүүлэгчийн уналтын карт хөтөлсөн байдлыг ингээд харахад мэсэлд орохоос өмнө ингээд таталтуудаа ингээд тэмдэглээд ингээд энд тэнд тэмдэглээ яваад байсан байгаа юм. Тэгээд 6 сард хаалганд орсон гэдэг. Тэгээ энэс хойш ингээд ерөөсөө унаагүй. Том таталт бол ерөөсөө огт тэмдэглэгдээгүй, харин хідэн жижиг таталтууд бол тэмдэглэгдсэн байгаа юм. За ингээд түгээмэл асуудаг асуултуудаас товчхон 100 хэдэн асуултанд хариу өгөхөөр бэлдсэн. За тэгэхээр зарим хүмүүс олон жил унж татлаа. Хизээ хаалганд орох вэ гэж асуудаг. Зарим хүмүүс нь 2хан жил унсан одоо шууд хаалганд ороход арай эрт байна уу? Хизээ орвол дээр вэ гэсэн юм асуултууд ирдэг. Тэгэхээр олон улсын эпилепситэй тэмцэх нийгэмлэг гэж байдаг. Энэ нийгэмлэгээс хамгийн сүүлд гаргасан зөвлөмжийн дагуу үзэхэд бол эпилепсийн уналт өгөх тохиолдлууд тарих тодорхой хэмжээгээр гэмтээд байдаг. Тархины эд гэмтэх хэрээр тархины үйл ажиллагаа дорооддог, оюуны чадвар сулардаг, танин мэдгүй үйл ажиллагааны алдагдал үүсээд гүнзгийрээд яваад байдаг. Тэгэхээр цаг хугацаа алдалгүйгээр
тархины үйл ажиллагаа сулрахаас өмнө мэссэлд орхон зүйтэй гэж зөвлөдөг. За хоёрдугаарт нь мэс засал хийлгэсний дараа юм уух уу гэж асуудаг. Тэгэхээр мэслийн дараа ямар ч байсан эмийг бол 2 жил уудаг. Тэгэхээр эпилепсийн шалтгаан, хэлбэр, ямар төрлийн мэс засал хийгдсэнээс хамаарат цаашдаа хэдийн хугацаанд уух уу, тунгаа буулгах уу гэдгээ тохиолдол бүрээр ялгаатай шийдвэр гардаг гэсэн үг. За мэс засал хэр эрсдэлтэй вэ гэж байгаа юм. Тэгэхээр аливаа мэс засалтай холбоотой гарч болзошгүй эрсдлүүд гэж байдаг. Одоо мухар болгон хаалганд орсон хүн одоо шарахад ээлж будаалах, өрөвсөх гэх мэтийн одоо мэрсээр тохиолддог. Одоо тэрнтэй адилхан тархины мэслийн хувьд бол мөн эрсдэл яригддаг. Эрсдлийн хувь нь мэс заслын төрөл, эмгэг голомтын байрлалаас хамаардаг. За энэ бол манай улсын хувьд бол дунджаар 7.9% байна гэж бүртгэгдсэн байгаа. За тэгэхээр эпилепсийн бүх төрлийн мэс засал Монголд хийгддэг үү гэж асуудаг. Тэгэхээр одоогийн байдлаар манай улсад бол 5-6 төрлийн мэс засал хийж байгаа. Япон, Америкийн нэгдсэн улс, Герман зэрэг зэрэг хөгжингүй орнуудад хийгддэг. Өндөр өртөгтэй мэслийн технологи манай орнд хараахан нэвтэрч амжаагүй байна. Яагаад тэгэхээр тухайн технологи нь өртөг зардлыг шаарддаг учраас бид нарт бас цаг хугацаа ажиллагаа хэрэгтэй байгаад байгаа. Бид нар үе шаттайгаар одоо энэ аргуудыг нэвтрүүлэхээр төлөвлөөд ажлуудад ихнээсээ хийгдээд явж байгаа. Манай багийнхан асар их цаг хугацаа хөдөлмөрөө зарцуулаад ажиллаж байгаа энэ тал дээр. За MRI зураг хаана авахвал сайн бэ гэж асуудаг. Тэгэхээр эпилепсийн горим буюу эпилепсийн тусгай протоколоор авахлахгүй бол ерөнхий горимоор авахсан зураг бол мэдээлэл багтаа дөнгөж 10-аас 15% л мэдээлэл өгдөг. Эпилепсийн тусгай протоколоор авахулаад ирэхээр тэр зурган дээр уналтын шалтгаан илэрх магадлал нь 50 хүртэл хувиар өсдөг гэсэн юм судалгаа байдаг. Тэгэхээр хаана авахвал гэхээсээ илүүтэйгээр зохих зөв горимоор нь авахлах нь илүү чухал байдаг. Сүүлийн үед эпилепсийн зураг авдаг их олон газрууд нээгдэж MRI зураг авдаг их олон газрууд нээгдэж байгаа. Гэхдээ тэр болгон тэгж сайн авах боломжгүй байгаад байгаа юм билээ. Техникийн хүчин чадлаас хамаарат тэднэр дотроо бас цөөн тооны гайгүй сайн чанартай зураг авж байгаа. Эпилепсийн горимоор нь авч чадж байгаа газрууд байгаа. Тэгэхээр тийм газруудыг та өөрсдөө сайн судалж байгаа зураг авахгүй бол ямар ч мэдээлэлгүй, шаардлага хангахгүй зургийг мөнгөө зараад, цагаа зараад хүмүүс зураг авчиж үзүүлэх гээд идэг. Тэгэхээр тэрийг анхаарах нь зүйтэй баха. Хоёрдугаар дараагийн дугаарт нь нэг ийм асуултууд нэлээд хэд өнөөс ирж ирсэн. Уналтын шалтгаан нь Монголд тогтоогдохгүй байгаа. Тэгэхээр хятад руу яваад онцлогоо эмчилгээ хийлгэл яах вэ гэж асуудаг. Хятад бол анагаахын салбар нь сайн хөгжсөн. Онцлогооны улам мэс заслын өндөр хүчин чадалтай аппарат ашигладаг. Гэхдээ очих эмнэлгээ зөв сонгоод очихгүй бол манай Монголд хийгдэж байгаа тархины цахилгаан бичлэг MRI зургаас илүү хэмгүй шинжилгээ хийлгчээд ямар нэгэн үр дүн гарахгүй буцаад ирдэг олон хүмүүс байна. Цаг хугацаа, мөнгө цаасаа зарцуулаад очиж байгаа бол эмнэлгээ зөв судлаад одоо тэр зуучилдаг барьдаг улсуудаа зөв сонгоод очиод онцлогоо эмчилгээгээ зөв хийлгэхийг би зөвлөж байна. Саяхан 2 хүн ирсэн Хятадд очиод бүр мэс засал хийлгээд ирсэн гэж байгаа юм. Тэгээд тэр мэс засал нь яг ямар заалтаар хаана хийгдсэн нь ямар ч тодорхойгүй нэг юм амаарл нэг юм хэлээд ирдэг. Олон сая төгрөгөө тэгээд зүгээр зарцуучаад ирсэн. Энээс нь ямар ч үр дүн гараагүй ийм тохиолдлууд байгаа. Тэрийг анхаараарай. За ингээд манай эмнэлэг дээр хийгдсэн мэс заслуудаас бид нар ингээд дүгнээд үзэхэд бол унал таталт үүсгэж байгаа шалтгаан эмгэг голомтыг нь зөв тогтоогож мэс засал хийх юм бол үр дүнтэй юм байна. Бусад мэслийн аргуудыг нэвтрүүлэх, хүртээмжийг сайжруулахын тулд онцлогоо эмчилгээний багц том төхөөрөмжийг илүү сайжруулах нь шаардлагатай байна гэдгийг дүгнсэн бид нар.
За та бүхэнд эрүүл энхийг хүсье.